Эрүүл мэндийн даатгалын сан алдагдaltaй ажилласаар иргэд зарим эрүүл мэндийн үйлчилгээ авахтаа төлбөртүүлж эмч ажилчдын цалин хангалттай хүрэлцэхгүй нөхцөлд хүрсэн. Тэгвэл энэ сангийн менежмент тогтолцоог өөрчлөх цаг ирснийг Улсын хурлын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны дарга найдлаа онцоллоо. НТV мэдээний зочны ярилцлагын энэ удаагийн дугаарт үзэгч та бүхэндээ Улсын хурлын гишүүн хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны дарга найдлааг уулзуулж байна. Танд арай мэнд хүргэе. Арай мэнд. За тэгэхээр яг одоо халуун сэдв бол ялчгүй багш эмч нарын цалин үлсний асуудал байна. За тэр дундаа бол багш нарын цалин үлсэн дээр бол тохиролцоонд хүрчихсэн. Харин эмч нарын тухайд бол эх 7 хоногт одоо бас ажил хайнаа гэдгээ мэддэд. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор танай байнгын ороон дээр ямар шийдвэр, ямар одоо саналууд яригдаж байна? За арай тодорхой болсноос нь багш нарын цалингаас эхлэе. Тэгээ саяхан багш нараас шаардлага хүсэлт ирээд манай байнгын орон хилцсэн байгаа. Иргэдийн ирсэн хүсэлтийн дагуу хилцээд ямар ч сан багш нарын цалинг нэмэх талаар судал шийдвэрлэе зөв байна гэсэн үндслэлээр төсвийн байнгын ороо төсвийн ажлын эсрэг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2026 оны төсөв дээр багш нарын цалин нэмэгтэй холбоотой төсвийг суулгах боломж байна судлаад боломжоор шийдвэрлэе гэсэн шийдвэр өгсөн байгаа. Тэгэхээр тэрний дагуу төсвийн байнгын орон дээр ажлын хэсгээр хилцээд яг урьдчилан байдлаар тохиролцоонд буюу шийдэлд хүрсэн байна л да. Яг эзлэн батлагдаагүй байгаа. Тэрний юу гэхээр ямар ч байсан эх онд 2026 онд нөөц боломжоо шахаад зарим зардлыг хасаад одоо жишээлбэл бусад яамдын урсгал зардыг 15% хасаад дээр нь зарим хөрөнгө оруулалтын зардлыг төвчээд багш нарын цалин 2026 онд нийтдээ нэг 76%-аар яг бодит дүнгээр бол бараг 90 орчим хувиар нэмэгдэхээр байгаа даа. За энэ бол яг харахгүй шийдэл болсон. Багш нарын цалин нэмэгдсэн, бодиттой нэмэгдсэн. Яг энэ дээр зүгээр нэг зүйл байгаа юм. Заавал ингээд жагсахаар нь чинээндээ тулахаар нь асуудал ужиграад бүр яах боломжгүй болсныхын дараа нэмдэг бол буруу юм аа. Энийг би бас өмнө ч ярьж байсан. Үнэхээр ийм боловсруулж чухал гэж үзэж байгаа бол цалинг нь нэлээд олон жилийн өмнөөс бодлогоо гаргаад төлөвлөөд батлах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл 3 жилийн өмнөөр баталж болох байсан. 2030 онд жишээл багшийн цалин ямар байхыг одоо бид нар шийдэх ёстой. Тэрийг заавал нэмэхгүй байгаад сүх талаад л өхөр хамрагдаж ингэж явж болохгүй юм аа. Яг тэрэндээ таарсан шийдвэрээ бодлогоо батлаад засгийн газрын өөрөөр тэрийг санааж батлаад тэрнийхээ дагуу улсын их хурлын төсвөө тавиад гишүүд нь багш нар өөрсдөө хянаад явах ёстой. Ингэх юм бол жигсахгүйгээр дуйлан болохгүйгээр цалинг бодиттой нэмэгдүүлэх явах боломжтой юм. Тэгэхгүй бол одоо бид нар олон туршлага биш үү өмнөх хашуун туршлага би цалин гаруй нэмлээ. Гэт бужигнж дуйлан болгож байгаа нэмдэг. Цаана үнэн 10-20% нэмэх магадaltaй. Инфляцтэй. Тэгэхээр ингээд бодит цалин өсөхгүй болчих гээд байгаа юм л. Тэгэхээр яг энийг шийдэхийн тулд цалин бол яг төсөв ингээд аль хэдийн боогоод батлахад зориулаад өргөн барьсны дараа ярддаг зүйл биш. Өмнө нь засгийн газар оруулах хэрэгтэй байсан л гэж хэлж байна. За тэгвэл эмч нарын тухайд ямар санал яригдж байна? За эмч нарын тухайд бас ер нь ойролцоо жишээ. Монгол улсад одоо эд насны асар их зардал хүч хөдөлмөр цагаа зарцуулаад нарийн мэргэжил эзэмшээд эмчээр ажиллаж байгаа нь үнэхээр гомдмор бага цалинтай. Үнэхээр бага. Энэ бол нэмэх ёстой. Аль хэдийн нэмэх ёстой. Яг саяын багш нартай адилхан аль хэдийн бид нар эмч нарын цалинг, эмнэлгийн ажлын цалинг асаас нь ингээд нэмэх бодлогоо баталчаад заавал жагсалгүйгээр, заавал хэл ам болгоогүйгээр, гуйлгаж гушлгүйгээр нэмэх ёстой юм аа. Энэ бол Монгол төрийн хийх ёстой зүйл. Харин зүгээр одоо яах ёстой вэ гэхээр эмч нарын цалин бол эрүүл мэндийн даатгалын сангаас гардаг. Тэгэхээр одоо бид нар мэдээж тодорхой хэмжээр нэмэх ёстой. Гэхдээ бидний хамгийн чухал хийх зүйл бол манай хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон дээр ярьж байгаа зүйл бол эрүүл мэндийн даатгалын санг шинжлэх ёстой. Эмч эмнэлгийн ажлын цалин нэмэх боломжтой болно. Бодиттой нэмэх боломжтой болно. Хоёрдугаарт эмнэлгийн үйлчлэгээний чанар сайжрна, илүү оновчтой болно. Тэгээ эцсийн дүндээ энэ эрүүл мэндийн даатгалын сан бол сайдад юм уу, аль нэг даргад юм уу, дарга нарт ч юм уу одоо биш яг үйлчлүүлж байгаа иргэд болон эмч нарт нь ээлтэй тэднэрт яг бодиттой орлогыг нь төлбөрийг нь өгдөг юм систем болох хэрэгтэй. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ шинжлэх ажил хаанаас яаж эхлэх нь зүйтэй гэж бодож байна вэ? Эрүүл мэндийн даатгалын санг зөв менежментээр явуулж чадах юм бол эмч нарын цалин үлсийг нь л одоо хүсээд байгаа хэмжээнд нь хүрэх боломжтой гэд салбарын сайд бас мэдээлж байсан. За яг зөв асуулт байна. Эрүүл мэндийн даатгалын сан бол одоо нэрнээсээ ч авсан даатгалын сан. Энэ бол зүгээр л байж байгаа үрдэг мөнгө биш. Даатгалын сан. Яагаад гэвэл энийг төлж байгаа нь
эрүүл мэндийн даатгал гээд цалин авж байгаа, ажил хийж байгаа, сайн руу даатгуулсан иргэд төлж байгаа. А эргээд энийг үр ашигтай хамгийн оновчтойгоор хүртээмжтэй зарцуулах ёстой. Тэр дотор эмч эмнэлгийн ажлын цалинд бас нэмжих ёстой. Энийг нэг хэдэн зүйл байгаа. Хамгийн түрүүнд бие даалгах ёстой. Одоо бол эрүүл мэндийн даатгалын сан нэртэй боловч эрүүл мэндийн сайдын удирдлага дор байдаг. Эрүүл мэндийн сайд өөрөө удирдаад өөрөө нэхэмжлэгээ гаргаад одоо эрүүл мэндийн үйлчлэгийн нэхэмжлэгийг гаргаад өөрөө үйлчлэгийг үзүүлээд өөрөө өөртөө үйлчлэх нэг юм яг хуучнараа сан нэртэй болж хуучнараа байгаа. Тэр энийг эрүүл мэндийн даатгалын санг улс төрчдөөс дарга нараас яг төрийн албаас явуулж ажиллавал сайдаас хараад тусалах хэрэгтэй байна. Яг жинхэнэ шимтгэлээ хурааж авдаг, оновчтой бүтэцгэн байгуулалт хийдэг, эмнэлгүүд нь яг дагаад бас яг адилхан менежмент өөрсдөө хийдэг, хэн илүү ашигтай сайн ажиллаж чадсан, эмчнэрийн цалин нэмсэн илүү өгөөжтэй ажиллаж чадсан, илүү төлбөр орлого авдаг. Энэ систем хэрэгтэй байгаа. Хоёрт нь хяналтын систем. Өнөөдөр ч гэсэндээ харж байгаа эрүүл мэндийн сайд ч ярьж ийл, өөр гишүүд ч ярьж байна. Зарим даатгалын сангаас авсан орлого мөнгө хэтэрхий их байна. Үндэслэлгүй, үнэмшмээргүй олон удаа үзүүлсэн их өндөр дүнтэй үйлчлэг авсан иргэд хүртэл байна. Энэ яг бодиттой юу үнэн үү? Өөрөөр хэлбэл бидэрт эрүүл мэндийн даатгалын санг хяндаг тогтолцоо маш муу. Яг эмчилгээ үзүүлсэн хэсэг нь тодорхойгүй, хэр үнэтэй зөв буруу мэдэхгүйгээр асар олон том дүнтэй дүнгээр санхүүжиж байна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл эмчийн цалиг нэмэхээсээ гадна хаана ямар газар тэр зардал урсаад байна. Үр ашиггүй. Өөрөөр хэлбэл ингээд шулуух хэлбэл чинь бас тодорхой нэг төрлийн хулгай болчихж байгаа байхгүй. Тэр энийг зогсоож энэ хяналтын тогтолцоо хийх нь эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилгээ бас нэг чухал ажил юм байна. За эх оны төсвийг засгийн газраас танилцуулахдаа зандарчдар сайдын хувьд болохоор хүний өвчлийг дэмжих төсөв болж байгаа гэж татгаж байсан. Тэгэхээр та эх оны төсөв дээр бас хүний өвжил чиглэсэн ямар одоо бодлого төсөл хөтөлбөрүүд байна вэ? Хөрөнгө оруулалт байна вэ? За энэ хэвээр зөв асуулт байна. Бид нар улс төрийн хүрээнд, засгийн хүрээнд ч юм улс төрчид дарга нар зарладаг. Хүний өвжил чухал гэж зарладаг. Гэхдээ яг үйлдэл дээрээ төсөв тавьдаггүй. Цалин нэмдэггүй. Хүнд хүүхдэд зориулсан мөнгөгүй болчиход байдаг. Энэ бол гэмш зам болчиход байгаа маа. Саяын тэр засгийн газрын ерхий сайдын ярьж ирсэн бол ихээр төсөв өргөн барихтаа бол худлаа байсан. Яг хүний өвжил гэж байгаа бол яг хүний өвжил тавьсан юм юу байгаа юм? Багш эмчийн цалин тооцоогүй байсан. Өөр хэлээд оройтой хүний өвжил зориулсан байхгүй байсан. Одоо харин сая тэр төсвийн тэр 90 жагсны үр дүн гэсэн үг. Тэр багш нарын цалингийн санг 960 орчим тэрбум төгрөгөөр 960 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. За энэ бол тодорхой хэмжээгээр боловсролд хүний өвчт болж байгаа хөрөнгө оруулалтын харахгүй мөн. Энийг зүгээр төсөв өргөн барихаас өмнө тооцоод хийгээд жагсахгүйгээр хэрэлдэхгүйгээр хэл ам болохгүйгээр хийсэн бол илүү үр дүнтэй байх байлаа. Зүгээр эндээ холбоотой цаашдаа тэрний дараагийн жилиг эрүүл мэндийн жил болохоор зарласан байсан төлөвж байгаа юм байлаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Бид нар хоосон энэ жил дараа жил эрүүл мэндийн жил байна гэхээс илүүтэй сая миний ярьж байгаа тэр яг бодиттой эрүүл мэндийн чиглэлд хүн амын эрүүл мэндэд яг ямар хөрөнгө оруулалт хийх юм, юугаараа бодлогын өөрчлөлт хийх юм, төсвийг яаж нэмэгдэх юм гэдгийг урьдчилан бэлдээд илүү үр дүнтэй байх талаас нь анхаарах хэрэгтэй юм аа. Тэгээ та бүхэн түрүү ярьдаг эмч эмнэлгийн ажилтны цалин болов яг энэ багт нь. Үнэхээр тэгж үзэж байгаа бол чухал гэж үзэж байгаа бол тэрийг нэмэх төлөвлөгөөг одооноос хийх хэрэгтэй юм. Яг одоо эхлэх хэрэгтэй. Тэгжиж тэрний 2027 оны төсөв зүүн тэгжиж бодтоо жагсахгүйгээр хялан болохгүйгээр нэмэх боломж үрдэнэ. За таны хувьд яг энэ хүний өвжил нийгмийн бодлогын 1000 орны даргын зүгээс харж байхад яг хүний өвжил чиглэсэн ойрын хугацаанд хэрэгжүүлэх ямар ажлууд байна вэ? Хэрэгжүүлэх эсвэл боломжтой төлөвлөж одоо урт хугацааны ч юм уу дунд хугацааны төлөвлөгөөнд оруулах боломжтой зүйлүүд гэж харж байгаа ямар шийдлүүд вэ? За бас маш зөв асуулт байна. Эхнийх нь бол яг саяын таны асууж байгаа тэр эх оны төсөвт болон дараагийн 1-2 жилдээ төсөв суулгах ёстой. Тэр багш эмчийн цалин, хүүхдийн асуудал байна, хөдөлмөрийн асуудал байна. Жишээлбэл амийн оролттой холбоотой асуудал Монголд маш өндөр үзүүлэлттэй байгаа. Одоо жишээлбэл 10,000 100,000 хүнд Солонгос улс 25 хүн амийн оролдог бол Монгол улс 18. Гэтэл Аз номхон далайн дунд чинь ердөөс нь 8. Тэгэхээр энэ бол харга дэлтгүүц хэмжээнд төрсэн байгаа. Тэгээ энэ бол зөвхөн эрүүл мэндийн асуудал ш. Цаана тэр бусад салбаруудын одоо сургуулийн дээрлэхэд ч юм уу нийгмийн дарамт, сошиал медиа гэдэг маш олон хүчин зүйлээс хамарж байгаа зүйл байгаа. Энэ чиглэлийн асуудлуудад илүү анхаарах шаардлага байгаа. За тэрнээс гадна хамгийн чухал нь одоо бид нар манай байнгын орон дээр ярьж байгаа зүйлс болвол одоо бид нар бол яг яам биш болохоор урт хугацааны бодлого эрхцээ орчинд бүрдүүлэх үүрэгтэй.
Жишээлбэл бүр социализм үеэс үлдсэн бидэрт яг нэг тийм юу байна. Нэг юм буруу хандлага байна. Монгол улсын сум гэж ямар байх ёстой гэдгийг тодорхойлохыг шинжлэх шаардлагатай байна. Тэгжиж яг хүний төлөө хөрөнгө оруулалт. Одоо эмнэлэг байна уу, сургууль байна уу, соёлын төв байна уу? Эцсийн дүнийг хэн зориулж байгаа? Хүн зориулж байгаа. Тэгэхээр хүнд яг үр дүнтэй хүрэхийн тулд ямар өөрчлөлт хийх бүтцийн үед. Тэр бүтцийн өөрчлөлтийг хийхгүй болвол бид нар яг 1989 оны бүтцээрээ 2025 оны төсвийг яриад байгаа болохоор нөгөө шүүмжлэл гараад байгаа. Жишээ соёлын төвгөд үнэ хэрэгтэй боловч загвар нь хучирсан байж болно. Тэгэхгүй болвол Монгол улсад нэг юм ажиглаад байна л да. Хаана зарим газар хүүхдийн төвгөд байна. Зарим газар хамтын төвгөд барьж байна. Зарим газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвгөд барьж байна. Яагаад хүний төв биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх байгаа. Энд чинь бас нэг талаас ялгуурлан гадуурч байгаа зүйл байна. Гэхмэчлэн ингээд нэг юм олон янзын нийгмийн бүтцүүдийг нэгтгэхэд яг хүний төлөө гэсэн хүүхэд хөгшөдгөө үр ашигтай давхардуулж хөрөнгө оруулахгүйгээр хамгийн оновчтой зохион байгуулалт нь юу вэ гэдгийг бид нар эрэлхийлэхгүй болвол бид нар Монгол улсын төсөв бол дийлэхгүй. Дуртай газараа хамтын төв эсвэл энэ газар гэр бүлийн хөгжлийн төв гэж бариад байх юм бол энэ чинь ингээд төсөв тарамдаа дуусах юм аа. Тэгээ энэ чиглэлээр одоо манай байнгын орны нэрэн ч гэсэн хүний хөгжлийн бодлого бод. Тэгээ хүний хөгжил хүнээ тойроод саяын бүтцүүдийг нийгмийн үйлчлэгээний бүтцүүд яаж хийх вэ гэдэг дээр одоо бүтцийн тогтолцооны үзэл санааны ажлын хандлагын өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тэгээ энэ бол бидний бас бодож байгаа ярьж байгаа зүйл. За ойлголаа. Мэдээлэл өгөхөөр студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За үзэгч та бүхэнд зочны цагаараа энэ удаа хүний хөгжил нэмийн болгон 1000 орны дараа Улсын хурлын гишүүн найдлага урьж оролцууллаа. За түүний хувьд бол одоо хүний хөгжил чиглэсэн тэр дундаа багш эмчнэрийн цалин үлсний асуудал болоод за мөн ирээдүйн цаашдын одоо бодлого төлөвлөлт ямар байгаа юм бэ гэдэг эдгээр өөрийнхөө санал болоод шүүмжийн мэдээллийг өглөө. Баярлалаа.